Сайн уу? Ану ээ? Видеоны гарчгаас харахад ойлгомжтой байх хэдүүлээ өнөөдөр 10 дугаар сараа төлөвлөх болно. Би дахиад Scribbles That Matter-ийн A6 дэвтэр дээр 10 дугаар сараа төлөвлөх гэж байна. 7 сард анх нийжсэн. Тэгэхээр 7, 8, 9 гэд үндсэндээ 3 сар ашиглах болов уу гэж таамаглажсэн чинь харталтан дахиад 40 орчим нүүр үлдсэн байлээ. Тэгэхээр би тэр 40 нүүрэн дээр багтааж 10 дугаар сараа хөтөлж дуусгая гэж шийдээд үндсэндээ энэ дэвтэр дээр 4 дахь буюу сүүлийнхаа сарын хөтөлтийг эхлүүлэх гэж байна. Тэгэхээр арай өөр төрлийн, арай минимал, арай бага цай эзлэх үүс дизайн сонгосон болохоор арай шинэ байлаа надад хийж үзэхэд. Тэгэхээр түрүүлээд архидины төлөлтөө хийцэн. Тэгэхээр үргэлжлүүлж үзвэл би 10 дугаар сараа яаж төлөвлөсөн бэ гэдгийг харах боломжтой шүү. Мөн юу ашигласан бэ гэдгийг тэр дээр дурдсан байгаа. Тэгэхээр сонирхч байвал энэ видеог үргэлжлүүлж үзээрэй. 10 дугаар сараа төлөвлөхийн тулд би энэ лейаутыг сонгосон. Тэгэхээр одоо нэг-нэгээр нь яг ямар учиртайг нь ярилцъя. Энэ удаад сарынхаа cover page би зүүн тал дээрээ хийсэн. Өнгөрсөн 9 дугаар сард бол хоос өнгөрөөж исэн байгаа. Тэгэхээр цаасаа ашиглахын тулд зүүн гар талаасаа 10 дугаар сарынхаа нүрийг эхлүүллээ. За тойруулаад хүрээлэхдээ би Zebra-гийн mild liner-ыг ашигласан. Mild Gold гэх нэртэй санагдаж байна. За голынх нь 10 дугаар сар гэдгийг бичихтэй би Zig Clean Color Real Brush гэсэн ийм үзэг ашиглаж үзлээ. Би ер нь иймэрхүү бичвэр буюу ерөөдөө скриптинг хийж чаддаггүй. Угаасаа баг эндээс харагдаж байгаа бах. Гэхдээ ямар ч арай гайгүй их гэж хичээсэн 10 дугаар сар яг нэг гой биш ч гэсэндээ хангалттай харагдаж байгаа үстэй тий. Тэгэхээр бичснийхаа дараа арай нэг хөөрхөн гой харагдуулахын тулд ийм хар өнгийн балаар хүрээлж өгсөн. Гэхдээ би Staedtler-ийн Tri Plus Fine Liner-ыг ашиглаад яг бичвэрийнхаа баруун талын хэсгүүдийг сүйдэрлэж өгсөн байгаа. За доотлын хэсэгт нь бол өөр юу ч зурж болох байсан ч гэсэндээ 6-аас илүүтэй би 10 дугаар сарын календарыг ийм хуанлыг ийм жижигхнэр бол оруулчихъя гэж хичээлээ. Гэхдээ хүрээлэхдээ дахиад Staedtler-ийн Tri Plus-ыг ашиглаад энэ шарн мөн дүнчлэн Mild Liner-ийн Mild Gold байгаа. За харин энэ бичвэрүүдийг нь бичихтэй Muji-гийн 0.38-тай gel pen ашигласан. Сарын төлөвлөлтийн баруун гартлын дүрэн дээр маш олон зүйлийг шингээснийг харж байна. За эхнээс нь эхлэе. Хэдийгээр сарын төлөвлөлтийн эхний нүрэн дээр 10 дугаар сарын хуанлыг зурж өгсөн ч гэсэн 2 дахь нүрэн дээр нь би арай том хуанлыг багтааж өгсөн. Энэ нь бол уртаашаа 5 см-ийн урттай, өндөр нь бол 3 см-ийн өндөртэй календар. За энэний доор энэ сард болохоор хүлээгдэж байгаа зарим ивентүүд, зарим үйл явдлуудыг би тэмдэглэж өгсөн. 5-ны өдөр, 22-ны өдөр гэх мэтээр. Иймэрхүү байдлаар тухайн сард хүлээгдэж байгаа ивентүүдийг өмнөх future logo-соо буюу ирээдүйн төлөвлөлтөөс хараад энэ дээр бичиж болно. Дараагийн хэсэг нь даалгаврууд буюу tasks гэсэн хэсэг байгаа. Энэ сард хийхээр төлөвлөж байгаа зарим үйл явдлуудыг би энэ хэсэг дээрээ бичнэ. Даалгавар болгоныг нь хооронд нь ялгаж өгөхийн тулд тодорхойлогчаараа мөр гаргасан. Дахиад Zebra-гийн Mild Liner-ийн Mild Gold гэсэн нэртэй тодорхойлогчийг ашигласан. Habit tracker буюу зуршил мөшгөгчөө ч гэсэн би эхнийхээ нүүрэн дээрээ багтаахыг хичээлээ. Энэ сард би 3 зуршлыг хийнэ. Эрт босох, дасгал хийх, эрүүл хооллох гэсэн. Хамгийн ихний зуршлын эхний 2 нүдийг харж байгаа байх. Би яг ижлэхэн бөөрхий зурж чадаагүй. Тийм болохоор явандаа илүү цэвэрхэн харагдуулахын тулд бүгднгийн шугамар тойруулахыг хичээсэн. За энэ удаад бол би Hobonichi-гийн Basics гэсэн энэ шугамыг бол ашиглаж энэ нүдийг ашигласан байгаа. Бусад нүднүүд нь ч гэсэндээ ер нь ашиглахад айгүй эвтэйхэн төлөвлөгч дэвтрийн ард хадгалаад явчих боломжтой юм хөөрхөн шугам байдаг. Би дэвтрийн артлын хэсэгт нь шугамаа хадгалчихдаг юм. 10 дугаар сарын төлөвлөлтийн үндсэн нүүрний хувьд ийм байна. Одоо араас нь 7 хоногийн төлөвлөлтөө харъя. Өмнөх саруудад би 1-7 хоногийг 2 нүүр дамнан төлөвлөдөг байсан бол энэ сараас эхлэн 1-7 хоногийг 1 нүүрэнд багтаахыг хичээлээ. Энэ нь харьцангуй минималист болоод зогсохгүй, ер нь арай цөөхөн хуудас ашиглана гэж таамаглаж байна. Ер нь өмнөх төлөвлөлтүүдийг хараад үзэхэд харьцангуй дүүргэлт багтаа байсан учраас 1 нүүр болгож багасгах боломжтой юм байна гэсэн сэтэл төрж энэ загварлуу энэ сард шилжлээ. Тэгэхээр 7 хоногийн төлөвлөлтийн хувьд ажлын 5 өдөр нь өндрөөр 2 см, за амралтын өдрүүд нь 1.5 см-ийн өндөртэй. Үндсэндээ би дэвтрийнхээ өндөрт тааруулан 7 хэсэгт хуваасан. Гэхдээ 7 тэнцүү хэсэгт хувааж чадсангүй. 7 хоногийнхоо нүүрүүдийг хийхдээ мөн л энэ сард ашиглаж байгаа Mild Liner-ийнхаа тодорхойлогчийг ашигласан. Эхний нүүрэнд нь зураад үлцэн хэсгүүдийг нь Staedtler-ийн Fine Liner-аараа тодруулж зурлаа. Ингээд шаардлагатай зарим зүйлсүүдийг энэ дээрээ бөглөчнө.
9 дугаар сараа төлөвлөхдөө би 9 дугаар сарын 30-ны өдрийг багтаагаагүй. Учир нь ганцхан өдөр байсан болохоор л тэр. Харин 9 дугаар сарын 30-наа би 10 дугаар сарын төлөвлөлтөндөө багтааж өглөө. Ингээд дараагийн 4-7 хоног хагасыг урьдчилан тэмдэглэлээ. Юутач 10 дугаар сарын сүүлийн 4 хоногийг энэ 7 хоногийн төлөвлөлтийн хуудаснаар багтаалаа. Харин 11 дугаар сарын эхний 3 хоногийг энэ хэсэг төлөвлөх хэсгээ би дараагийн видеогоо хийх болохоор шийдье гэж бодож байна. За үүний араас daily буюу өдөр тутмын төлөвлөлт. Өдөр тутмын төлөвлөлт маань 9 дугаар сарын 30-наар эхэлж байгаа. Өнгөрсөн сарын дундаас эхлээд би өдрөө тэмдэглэхдээ энэ хэм маягийг ашиглаж эхэлсэн. Ердөө нэг мөрөнд бол багтаж байгаа. Тухайн сарда ашиглаж байгаа тодруулагчаараа энэ дизайныг зураад урт талд нь огноо, арт талд нь гаргийг нь тавьж өгнө. Энэ удаад яг би Monday гээд англиар бичиж эхлэе. 10 дугаар сарын 1-ээс эхлээд би монголоор мигмар гэж бичиж явна гэж бодож байна. Замун дүншлэн миний 30 хоногийн өөртөө тавьсан challenge үргэлжилж байгаа. Энэ тухай видео ч гэсэндээ 10 дугаар сарын дундуур орохоор байгаа шүү. Ерөөсөө л ирж магадгүй. 10 дугаар сарын төлөвлөлтийн хуудаснуудаа одоо эхнээс нь харъя. Ардугаар сарын маань төлөвлөлт таалагдсан гэж найдаж энэ төлөвлөгч дэвтрийн дараагийн видео бол яг аргагүй шинэ bullet journal руу нүүж орох тухай байх нь гарцааг болж байгаа шиг байна. Тэгэхээр тэр видеогоор тун удахгүй за сарын дараа ч юм уу цаагаар эргээд уулзъя. Хэрвээ энэ видео таалагдсан бол лайк дараарай. Өөрсдийнхөө бас санал хүсэлт зөвлөмжүүдийг үлдээх юм бол доотлын комент хэсгийг ашиглаарай. Хэрвээ миний сувгт subscribe хийгээгүй бол доор байгаа subscribe гэсэн товчийг дарахаа мартав. Хажуудлын хонхыг дарах юм бол намайг шинээр видео оруулах болгон та нарт notification очиж шүү. Тэгэхээр хамт байсан баярлалаа. Тунадгүй эргээд уулзъя.